Залбирал ба чөлөөл номер 3 хамтдаа өнөөдөр 5 сарын 11-ний залбирлын цагаар хамтдаа залбирцгаая. За яг бүгдээр дор бүрнээ анхаарлаа хандуулаад тэр хамтдаа залбирая. Ариусансээ намайг дүүргэж өгөрөө. Яг таны өмнө ирж байна. Хааллалуйя. Таны өмнө эдгэрх залбирлыг өргөж байна. Сонсож байгаа хүмүүстээр эзэн таны нэгүсэл, амар тайван, хүч чадал бүх зүйлс дүүрнээс дүүрэн буухалтгай. Өнөөдрийн энэ хүү залбирлыг бурхан аваа танд өргөж байна. Хааллалуйя даатгач байна. За яг өнөөдөр бол яг сүнслэг чөлөөлт хийх залбирлууд байна. Тэгээ яг нэг зөрүүд мэт санагдаад, жирийн зөрүүдлээс илүү нэг зөрүүдлэмэр санагдаад, буруулдаа тэгтэл тэр тэгсэн ч гэсэн зөрүүдлэмэр санагдаад байдаг. Тэрхүү залбирлыг бас тэдгээр хүмүүсийн яг тэр чөлөөлтийг бас хамтдаа хийцгээе. Тэгээ яах вэ бол яг ингэ бүр жирийн төвшнөөсөө бүр юм арай л бүр болохооргүй арай л тэрхүү хүнд хэцүү тэрхүү зөрүүдлээд байгаа тиймэрхүү нөхцөл байлаа бол тэгээд энэ сүнслэг биет гэдэг зүйл тань мэдрэгдээд иймэрхүү зүйлс цаанаасаа зөрүүдлээд энэ өмнөөс болоод зөрүүдлээс болоод ингээд цаанасаа хэрүүл асуудал үүсээд удаа дараалан асуудал үүсээд бас энээсээ гарч чадахгүй. Тэг энэ нэг нормал биш ээ. Энэ нэг сүнслэг зүйл аж магадгүй байна гэсэн хүмүүс байх юм бол бас сүнслэг Библийн дагуу бурхан биднийг итгэгчдэд дагалдаг эрх мэдэл нь болохоор чөтгөрүүдийг хөөж гэдэг болохоор чөтгөрүүдийг хөө гэсэн тийм үнэхүү зүйлд итгэдэг хүмүүсээ бол хамтдаа санаа нэгэн залбирцгаая. Яг л зөрүүдлийн сүнсийг яг л назар Есүс нэр сонсож байгаа хүмүүсээс би зайлуулан гаргаж хайж байна. Бүгдээрээ цээж нэр гараа тавиад зөрүүдлийн бузар сүнснүүд зайлцгааг тушааж байна. Назар Есүс нэр зайлуулан гаргаж хайж байна. Зайлг тушааж байна. Хөөн зайлуулан гаргаж хайж байна. Назар Есүс нэрээр зайлуулан гаргаж хайж байна. Яг л хамтдаа хөөн зайлуулан гаргаж хайж байна. Зайлг тушааж байна. Бүгдээрээ дагаад чөлөөлөөр өөрийнхөө цээж нэр гараад аваад Назарын Есүс нэрээр зөрүүдлийн сүнс анхнаасаа угаасаа зөрүүдлэмээр байдаг тэр зөрүүд сүнснүүдийг яг л миний биеэс зайлыг тушааж байна. Тэг би энд маань тэр нөлөөлөхөөр орлоо цаанаас зөрүүдлэмээр санагдуулаад байдаг тэр бузар сүнсүүдийг би яг л хөөн зайлуул гаргаж хайж байна. Яг л зайлуул гаргаж хайж байна. Хөөн зайлуулж гаргаж хайж байна. Угаасаа л би юм шүү дээ хүмүүс ингэдэг. Угаасаа л би юм зөрөөд. Угаасаа би юм ирэх. Угаасаа би юм давруу гэд энэ нүгний цаана хүний уугуул зан чанар байж болно. Харин өнөөдөр тэр ойлгохоосоо гэж та бүдийг хүсэж байгаа зүйл нь тэрхүү жирийн байдаг төвшнөөсөө илүү юм ингээд байгаа зан чанар нь өөр хүмүүсийг тав тухгүй байдалд оруулаад өөр хүмүүс өөрөөч тэр тав тухгүй байдалд ороод өөрөө асуудалд ороод тэр зүйлсээс болио болж чадахгүй удаа дараалан давтагдаад байгаа. Тэр зүйлүүд энэ дээр бууж өгсөн. Би угаасаа ийм болохоор ууралдгийн. Би угаасаа ингээр зөрүүдэлдгийн. Би угаасаа ийм гэдэг. Тэр байдлаас гарахыг хүсэж гисэн өөрөө би заримдаа контролдож өөрөө удирдах чадхааргүй. Тэгээ хаяад ингэж байж байгаа л юм болчиход байх тохиолдолд энэ сүнслэг биет гэдэг одоо муу ерэн сүнсийн өчтгөр гэдэг зүйл альва зарим хүмүүст тэгэхээр яг ингэ дахиад хэлий тэгээ өчтгөр бол энэ хүү зүйлсүүдийг хөөн гэдэгт итгэдэг тэдгээр хүмүүс хэлж байгаа шүү. Хэрвээ итгэдэггүй хүмүүс байвал та үүнийг ингэ цааш өргөлөж сонсохгүй байж болно. Харин яг үнэхээр яг тэр итгэдэг хүмүүс байвал яг тэргээр хэдэн зүйлсээс чөлөөлөгдөхийг хүсч бол амьдраландаа удаа дараалан эдгээр зүйлс болж байгаа болвол яг одоо бүгд хамтаа санаа нэгдэж энийг хөөцгöö. Угаасаа би тийвчдэг үгний ард нуугдж байгаа. Тэр зөрүүдлээ уур хилэнгийн бузар сүнснүүдийг назар Есүс нэрээр яг бид зайлуулан гаргаж хийж байна. Хөөн зайлуулж байна, цэвэрлж байна, зайлыг тушааж байна. Назар Есүс нэрээр зайлуулан гаргаж хийж байна. Хөөн зайлуулан гаргаж хайж байна. Хамтаа санаа нэгж байна, зайлыг тушааж байна. Яг хамтаа санаа нэгж байна, зайлуулан гаргаж хийж байна. Хөөн зайлуулж цэвэрлж байна. За ядуурлын сүнс гэж байна. Ингээд манайх угаасаа л ингээд юм яг л нэг иймэрхүү л айл. Ингээл энэс илүү мөнгө олж байгаагүй. Тэг ингээл ядуу тарчих манай аав ээж байна гэсэн би ч юм байгаа гэд. Тэгээ тэрэндээ амьдралдаа ингээд дээшээ гарьяа гэд хичээгээд явж байгаад миний ингээд бүтлгүүт чинь. Их худалдаа 8 хийх гэжсэн чинь тэр юм нь бүтлгүүт чинь дампуур чинь буруу хүмүүстэй нийлж чинь буруу сонголт буруу шийдвэр гаргачдаг. Эдгээр зүйлсээс болоод амьдралд нь буруу зүйлс орж ирсэн байдаг. Тэгээ энэ зүйлсээс бид нар тэгэд энэ зүйлс дээр ингээд удаа дараалан давтагдаад энэ байдлаас бүр төвөгшөөд энэ байдлаас гарахыг хүсээд тэгээ гарах гад гарч чадахгүй нь магадгүй сүнслэг зүйл байгаа юм лөө гэсэн магадaltaгүй тиймэрхүү ингээд удаа дараалан болохгүй байвал бүгдийг санхүү саад болж байгаа ядуурлын сүнс гэж зөвлөхөөцгөө тэгээ толгоон дээр гараа тавиад ядуурлын сүнс яг гэдэг чи зайл
Назар Есүснээр ядуурлын сүнслүүдийг хөөн залвчин гаргаж хайж байна. Бүүрлүү хатгаж байгаа тэр ядуурлын сүнслүүдийг хөөн залвин гаргаж хайж байна. Назар Есүснээр зайлуулан гаргаж хайж байна. Хөөн зайлуулан гаргаж хайж байна. Зайлуулан гаргаж хайж байна. Хамтдаа санаа нэгж байна. Хааллалуя, хааллалуя. Яг удаас зарим хүмүүс ингэ чөлөөлөгдөж байгаа. Зарим хүмүүс нь биеийг ингэ халууд өгч байна. Зарим нь болохоор ингэ шүлс гарч эхэлж байгаа, ханиад байгаа, ившээж байгаа. Ийм байх юм бол энэ чөлөөлөлтийг та бүрэн дуусгах нь явуулаарай. Зайлуулан гаргаж хайж чинь, зайлуулж гаргаж хайж чинь. Яг бүрэн хоон зайлуулан гаргаж хайж чинь. Тэр татж байгаа хэсгүүдээр нэг хурж байгаа хэсгүүдээр нь ядуурлын сүнсүүдийг назаар Есүснээр яг одоо би зайлуулан гаргаж хайж чинь, хөөн зайлуулж байна. Хамтаа санаа нэгж зайлцгааг тушааж байна. Назар Есүс нэр зайлуул гаргаж хийж байна. Хөөн зайлуул гаргаж хайж байна. Хамтаа санаа нэгж зайлцгааг тушааж байна. Назар Есүс нэр зайлуул гаргаж хийж байна. Ядуурлын сүнсүүдийг сэтгэлгээнээс минь биеэс зайлж тушааж байна. Хамтаа санаа нэгж. За энэ ямар нэгэн садар самуун бичлэг кино үзснээс болоод садар самуун зүйлийг үзэх нь буруу гэдгийг мэдээд гэтээ үзэхгүй бай ихээр үзмээр санагдаад нууцаар үзээд идэг. Садар самуун зураг юм альва нэг гэдгээр зүйлсээ бүр ингээд тэндээс бүр донтчод байгаа мэдээ. Тэгэхээр тэрнээс гарч чадахгүй. Гэтэ аюу их хүнд хуваалцахад хэцүү байгаа юм. Иймэрхүү зүйл байвал энэ юм садар самны бузар муусанс заримдаа хүмүүс ингээд нөлөөлөх боломжтой. Энэ тэр зүйлийг дахиж үзэх бодлыг төрүүлэх, хүслийг төрүүлэх юм. Хүний биед наалтсан болохоор энэ зүйлсүүдийг бид нар яг хөөх хэрэгцээтэй. Хөөгөө чөлөөлөхсийн дараа яд өгвөл хүмүүс ингэж дахиж бодож хүсгээ болж эхэлдэг байгаа. Тийм болохоор бид нар хамтаа санаа нэгдий. Назараа Есүс нэр дахиад хэлье. Яг энэ хүү сүнслэг зүйлийг хүлээн зөвшөөрдөг хүмүүс өргөжлүүлэн сонсороо. Хэрэг хүлээн зөвшөөрдөг хүмүүсээ бол намайг шүү гэж яах вэ? Энэ видео танд хамаатай биш зүйл байна. Цаагаар зөндөө өөр олон үзэх зүйлсүүд байгаа. Яг энэ хүлээн зөвшөөрдөг бас энэ яг энэгээр садар самуун гэдэг зүйлстэй яг тулж байгаа хэцүү байгаа тийм хүмүүс байвал яг хамтаа санаа нэгтэн залбирч байна. Назарын Есүс нэр яг садар самууны зүйлсүүдийг хөөн залбир гаргаж хийж байна. Садар самуун будны бузар сүнсүүд назарын Есүс нэр зайлуулан гаргаж хийж байна. Хөөн залбирч байна. Гаргаж хийж байна. Садар самуун бодлоодыг өргөж байгаа. Садар самуун юм үзхийг хүсүүлж байгаа. Бузар сүнсүүдийг хөөн зайлуулан гаргаж хийж байна. Назарын Есүс нэр хөөн зал яг нүрнээс ингэ аваад хаяараа надаас зайлуулан гаргаж хийж байна. Хөөн зайлуулан гаргаж хийж зайлцгааг тушааж ийн гэд хөөгөөрө чөлөөлөөрөө назар Есүснээр хамтаа санаа нэгж байна. Хааллалуя. Тэр ядуурлын сүнсүүдийг үлдэгдэл сүнсүүдийг хөөн зайлуулан гаргаж байна. Ядуу байлгаж байгаа. Тэр ингээд зуурцсан байгаа тэр бузар сүнсүүдийг хөөн зайлуулан гаргаж хийж байна. Татаас явахгүй гэж салахгүй гэсэн байгаа. Тэр бузар сүнсүүдийг тэнгэр ишмэндээ татаад гаргаад хаяараа чөлөөлөөрөө сонсож байгаа хүмүүстээр яг одоо хүмүүстээр яг тэр бузар сүнсүүдийг хөөн зайлуулан чөлөөлөөрөө гэж Назар Есүснээр хамтаа санаа нэгж байна. Эзний тэнгэрлэгчнэр бол Бурхны ажилдаг тэр тэнгэрлэг бийс байгаа хүмүүсийг чөлөөлдөг энэ дэлхий дээр ажиллаа хийдэг бас Бурхны адилхан цэргүүд байгаа. Хаанч Бурхны хаанчлалд ашигладаг тэнгэрлэг цэргүүд байгаа. Хамтаа санаа нэгж байна. Ора башэре касара башэрэрэ сэрэрэрэ шар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 а раса. За яг одоо иймэрхүү юм шашны сүнс гэж байгаа. Есүсийг хүмүүс эдгэж яхад ингээд чи амралтын өдөр эдгэж болохгүй амралтын өдөр хүн эдгэх нь зүв гэж яриад хажуудласныг гэсэн фарисеа садукачуудын сүнс гэж нэрлэлсэн. Тэгээ би хувьдаа нэрлэлсэн. Гэж бол хуулийн тийм эдгэрэл юм уу чөлөөлт юм хүн эдгэрч байгаа сайн юмыг харахгүй хажуудлаас нь шүүгээд ямар нэг нэнтэх хайгаад үгэн дээр юугээд унчих вэ бас ингээд аливаа иймэрхүү бичлэг аливаа зүйлсийг сонсоо яг ингээд унгаахыг оролдож байгаа ямар ч энэхүү тийм нэг юм өөртөө залбируулъя гэж боддгоо тиймэрхүү байдлаар ханддаг тиймэрхүү байдлыг ингээд ярьдаг энэ үл юм шашны сүнс байгаа хайр байхгүй энэ шашны сүнсээс чөлөөлтийн төлөө бид нар хамтаа залбирцгаая яг шашны сүнснүүд зайлцгаая гэж тушааж байна. Назараа Есүснээр бид зайлуулан гаргаж хайж байна. Яг л зайл гэж тушааж байна. Яг л назараа Есүснээр Бурхны надад өгсөн эрх мэдлийн дагуу тэр шашны бузар хүнсүүдийг яг сонсогчдоос зайлуулан гаргаж хайж байна. Нэг баланстай байх хэрэгтэй. Хит юм байгаад яах вэ? Хит юм байгаад яах вэ? Хит ингэж яах вэ гэсэн тэтгэр чөлөөл тэрийг саадалж ингэж ярьдаг тэр бузар хүнсүүдийг хөөн зэлэн гаргаж хайж байна. Хит ингэхгүй юм болгон байх хэрэгтэй, ингэх хэрэгтэй гэж бас ярьдаг.
Жирийн хувьд хүн өөрийнхөө ухаанаар баланстай байх талаар яриаг биш. Хүн өөрөө юу гэж бодно тэрнлөө хизээч би орохгүй. Тэр бол хүний хувийн чөлөө сонголт байгаа. Харин тэр баланстай гэдэг нэрний доор явж байгаа. Ард нь ярьж байгаа бузар мус сүнслэг зүйлсүүд үнэхээр тэрний ард нь хүнийг зовоогоод ядраагаад хүнийг харангууд ингээд идгэрхгүй мөртлөө өөр хүнийг харахаар шүүлгээд зовоогоод байгаа тэр сүнсүүдийг хэлж байгаа. Тэр бузар сүнсүүдийг зайлуулан гаргаж хайж байна. Назараа Есүс нэр тэр шашны бузар сүнсүүдийг хөөн зайлан гаргаж хайж байна. Хүн шашинлаг бодлого төгөөд хүнний итгэрч чөлөөлж байгаа харахгүй хүнийг араас нь муулахыг оролдож хүнийг унгаахыг оролдог тэр бузар сүнсүүдийг Есүсийн үед байсан тэр бузар сүнсүүд бузар чөтгөрүүдийг зайлуулан гаргаж хайж байна. Яг тэр толгоноос нь чөлөөлж байна. Наалтсан байгаа сүлгийг авч хайж байна. Назараа Есүс нэр зайлуулан гаргаж хайж байна. Хамтаа чөлөөлөрөө шашны бузар сүнс зайл гэж шойж байна. Зайлуулан гаргаж хайж байна. Назараа Есүс нэрээр хааллаа бүрэн чөлөөлдөг том болж байна. Тань тэрүү залбирлаа чөлөөлөлт нөхөр дутуу байвал нөхөр бичлэг дахиад сонсоод дахиад хамт залбираарай гэж та бүдийг Есүсээр уриалж хамтдаа өөрийнхөө амаараа тунхлаад хамтдаа нээж залбирх үнэхээр чухал шүү. Есүсээр ерөн залбирч байна. Та дараагийн бүгдээр дараа дараагийн залбирлаар хамтдаа уулзцгаая.